Сайн байцгаана та бүхэнд өнөөдрийн мэнд төргий түүх нийгмийн ухааны уршийн их мэнд байна. За өнөөдөр та бүхэндээ Монгол улсын улс төрийн гадаад харилцааны бодлого, за мөн Монгол улсын эдийн засгийн гадаад харилцааны бодлого сэдвүүдийг хамтдаа үргэлжлэхээр бэлдсэн байна. Та бүхэн анхаарлаа хандуулно. За хичээлийнхаа эхэнд бүгдээрээ улс төрийн гадаад бодлого гэж юу юм бэ гэдгийг тодорхойлолттой танилцсан дээр баг. За улс төрийн гадаад бодлого гэдэг нь үндэсний сонирхлыг тусгасан, зорилтуудыг тодорхойлох, бусад улс, олон улсын байгууллагад нөлөөлөх замаар тэдгээр зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм хэмээн маш сайхан товч өгөө тодорхой оновчтой тодорхойлтыг өгж байна. За улс төрийн гадаад бодлогын хэрэгжилт нь бол гадаад харилцаа юм. За тухайн улсын гадаад бодлогын харилцаа нь дотоод улс төрийн бодлогын үргэлжлэл байдаг. Тэгэхээр тухайн улсын гадаад болон дотоод бодлого бол нэг зүйлийн ерөөсөө хоёр тал болж харагддаг гэсэн ерөнхий санаа бол явж ийн гэж ойлгож болно. За гадаад бодлогын шийдвэр гаргах үйл явц нь бол өөрөө бас хэд хэдэн шат дараатай байдаг гэж үздэг. За нэгдүгээрт бол мэдээлэлээ цуглуулна, дүн шинжилгээгээ хийн, санал дүгнэлт гаргах, за дээд шатны байгууллагад шийдвэр гаргах төсөл боловсруулж оруулна. Ингээд шийдвэр гаргана гэсэн үндсэн 5 шат тараатайгаар гадаад харилцааны бодлогын шийдвэр гаргах үйл явц өрнөдөг байна. Дөрвөн загварын эхнийх нь бол рационал сонголтын загвар. За энэ загвараар гадаад бодлогыг төрийн эрх барьж буй нэг хүн гаргадаг. За энэ хүн шийдвэр гаргахдаа үндэсний эрх ашигыг бол удирдлага болгоно. За энэ загвар ерөнхийлөгчийн засаглалтаа улс орнуудад илбэг ажиглагддаг юм загвар байна. За Б загвар. За энэ загвараар гадаад бодлогын шийдвэрийг нэг хүн бус засгийн газрын нэгэнд тогтсон бүтэц, зохион байгуулалт, эрх үүргийн дагуу гаргадаг. За үүнд гүйцэтгэх байгууллагын бүх салаан мөчрүүд өөрсдийн хүлээс үүргийн дагуу оролцоод явдаг ийм систем байна. За В загвар. За энэ загвараар гадаад бодлогын шийдвэр нь 8-ны шинжтэй байна. За учир нь гадаад бодлогын шийдвэр нь засгийн газрын эрх бүхий байгууллагуудын өөр хоорондын зөрчилгүй үзэл бодол, сонирхлын байгуулж, завсраас нь зөвшөлтслийн хэлбэртэй шийдвэр гаргадаг байна. За эцэст нь бол Г загвар. За энэ загвараар гадаад бодлогын шийдвэр гаргах ёстой асуудлыг бол хэд хэдэн хэсэг болгон хувааж, за түүнээс аль чухлыг нь салган авч хэсэгчилсэн шийдвэр гаргадаг. За энэ байдалд шийдвэр гаргагчид зохих мэдээлэл байхгүй, үгүй бол цаг хугацааны шахалтанд орсон. За нөгөөдгөр гаргах шийдвэр нь хэр оновчтой болохыг нь сайн мэдэхгүй байх зэрэг сөрөг шалтгаанууд бас нөлөөлдөг байна. За ийхүү гадаад бодлогын шийдвэр гаргах 4 үндсэн загвар байдаг болохыг та бүхэндээ танилцууллаа. За энэ хичээлтэйгээ хамтдаа эдийн засгийн гадаад харилцаа сэдвийг бол хамтдаа бэлдсэн байгаа. За үүний гол ойлголт нь бол эдийн засгийн олон тулгуурт бүтц гэсэн ойлголт байна. За эдийн засаг өөрийгөө тэтгэх чадварыг бүрдүүлж, тодорхой салбарт олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бол бий болгоно. За бүс нутгийн болон олон улсын интеграцид нэгдэн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг эдийн засгийн аюулгүй байдал, хөгжлийн шаардлагыг харгалзан судалгаа тооцоонд нь тулгуурлан шат дараатай сонголттойгоор хэрэгжүүлнэ гэсэн Монгол улсын эдийн засгийн олон тулгуурт бүтцийн чиглэл бол ингэж ийм байдлаар бол зорьсон байдаг юм байна. Эдийн засгийн гадаад харилцаатай холбоотой өөр нэгэн чухал ойлголт нь бол эдийн засгийн аюулгүй байдал гэдэг ойлголт байдаг. За эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих, за байгаль дээлтэй, хүний аюулгүй амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг бий болгох нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл байдаг. За хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого явуулах, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах, эрчим хүч, эрдэс баялагын болон гадаад худалдаа интеграцийн асуудлаар оновчтой бодлого баримтлана гэсэн эдийн засгийн аюулгүй байдлын бол үзэл байт юм байна. За өнөөдрийн хичээл маань энэ хүрээд өндөрлөж байна. За та бүхэнтэйгээ дараа уулзлаа. Түр баяртай.